Суэцэн сувг бол Аз, Африк, Европ тивийн дунд оршдог. Египтийн хойд бүс дэх элсээр хүрээлэгдсэн энэ сувгтай Египт улсын хувь заяа салшгүй холбоотой юм. Суэцэн сувг нь бүс ба зам санаачлагын дор усан замаар ачаа тээвэрлэдэг ачаалал ихтэй замуудын нэг. Аз, Европ тив хоорондын худалдааны гол төв юм а. Суэцэн сувгаар өдөрт 100 орчим усан онгоц зорчдог. 2017 онд нэвтрэх төлбөрөөс гэхэд 5.3 тэрбум долларын орлогыг олсон байна. 5 жилийн өмнө бүс ба зам санаачлагыг дэвшүүлснээс хойш Египт улс дахь хятадын хөрөнгө оруулалт эрс өсжээ. Суэцэн сувг дахь хятадын үйлдвэрлэлийн бүсэд 180 компани үйл ажиллагаа явуулдаг. Энд 4,000 хүнийг ажилуулан 3 тэрбум ам долларын хөрөнгө оруулалт хийгдэж байна. Сувгийн удирдлага усан онгоцны хөдөлгөөний хүчин чадлыг сайжруулан дэлхийн худалдааг хөрөнгө оруулалтын сайн орчноор хангах болжээ. Ийхүү Египт улс төв зогсоод байхын зэрэгцээ Аз, Европын хоорондох худалдаанаас ашиг хүртдэг байна. Хятад улс бүс ба зам санаачлагыг анх 5 жилийн өмнө эхлүүлсэн билээ. Энэхүү санаачлагаараа торгоны замын эдийн засгийн бүсийг болон 21-р зуунд далайн торгоны замыг бүтээн байгуулах саналыг дэвшүүлсэн. Шинжаан уйгурын автономит мужийн нийслэл Өрөмч хот бол торгоны замын эдийн засгийн бүсийн яг төвд нь оршдог. Эдийн засгийн гол 2 том бүс болох Аз номхон далай болон Европыг хооронд нь холбодог. Өнөө үед бүс ба замын дагууд орших 40 гаруй орны 3 тэрбум хүнд хүрэхийн тулд үр ашигтай төмөр замын сүлжээ байх шаардлага гарч байгаа билээ. Өрөмчийн галийн нэгдсэн төвөөр Хятад улс руу орж гарч байгаа ачаа тээвэрлэлд дамждаг. Хятад улс олон улстай хамтын ажиллагаагаа идэвхжүүлснээр галийн хяналтын шин загварыг нэвтрүүлжээ. Галийн төв нь далайгаар агаараар болон хуурай замаар дамжих олон төрлийн ачаа тээврийг хүлээн авч нэгтгэдэг. Энд нэгцгийн үйлчилгээг үзүүлж байгаа дотор экспорт, импортын бүх барааны галийн шалгалт, баримт бичгийн бүрдүүлэлт, галийн мэдүүлэг зэрэг багтаж байна. Төмөр замын 19 шугамтай Шинжаан дахь олон улсын хуурай газрын бомбын бүс нь өнөөдөр Аз, Европын 17 улсад хүрч байгаа юм. Зам тээврийн сүлжээг өргөжүүлэх төслүүд бүс ба зам санаачлагын хүрээнд үргэлжилсээр байна. Хятад улсын дотооддоо 48 хотын холбодог төмөр замын шугам нь Европын 14 орны 42 хоттой холбогджээ. Тус улс дэлхийн 36 оронтой далайн тээврийн гэрээг байгуулснаас гадна Европын холбоо болон зүүн өмнөд Азийн улсуудын нийгэмлэгтэй байгуулсан юм а. Мөн Грек болон Шри-Ланк зэрэг нэлээд хэдэн орны бомбын бүтээн байгуулалт үйл ажиллагаанд оролцож байгаа билээ. Логистикийн мэдээллийг нийт 31 бомбтой хуваалцсан замын дагуух далайн эргийн орнуудыг ачаа тээврийн үйлчилгээгээр хангадаг юм. Бүс ба зам санаачлагын стратегийн огтлолцол гэгддэг Чинду хот бол дэлхийд нээлттэй газар. 10 жилийн өмнө Сычуан мужийн нийслэл энэ хотод логистикийн иж бүрэн сүлжээ байгуулагдаж байсан бол өнөөдөр бүс ба зам санаачлагын бүтээн байгуулалтанд оролцож байгаа улс орон бүс нутгийн холбоог бэхжүүлэхэд гүйцэтгэдэг үүрэг нь нэмэгдсээр байгаа юм а. Хятадын компаниудын гадагш чиглэсэн харилцааны үр дүнд ажлын байрны зах зээл өргөжин гадаадын чадварлаг ажилтнууд Чиндуд ажиллаж амьдрах боллоо. Их Британий иргэн Daisy 2014 оноос хойш Чинду хотод гадаадын хүний нөөцийн үйлчилгээ эрхэлдэг компанийг найзынхаа хамт байгуулан ажиллаж байгаа юм а. Тэрээр энэ хотод ажиллахаар ирсэн гадаадын залуусыг хятадын соёлд суралцсан дасах, байр түрээслэх, хамгийн сайхан холтой зоогийн газруудыг зааж өгөх, маажан хэрхэн тоглох гэх мэт зөвлөгөө үйлчилгээг үзүүлдэг. Мөн тэднийг ажилуулдаг дотоодын компаниуд Daisy-гээс гадаад ажилтнуудаа ийм төрлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэхийг хүсдэг гинэ. Бүс ба зам санаачлагын ачаар гадаадын олон компаниуд Хятад улсад амжилт олох зорилготой учраас энэхийн хүний нөөцийн компанийн эрэлт нэмэгдсээр байгаа юм а. Британи бүсгүй 4 жилийн дараа нутгийн залуутай гэрлэжээ. Чиндугийн соёлтой бат холбогдсон тэрээр ирэх 5 жилд 5 төвд салбар компаниудаа байгуулах том зорилгын төлөө шургуу хөдөлмөрлөж байна. Чинду хотод өнөөдөр Daisy-тэй адилхан ажиллаж амьдарч байгаа гадаадын 17 мянган залуус бий. Энэ хот бүс ба замын бүтээн байгуулалтыг зохицуулах логистикийн иж бүрэн сүлжээгээр тодорхойлогдох боллоо. Чиндуд гадаадын хөрөнгө оруулалттай 600 компани үйл ажиллагаа явуулдаг. Нийт хөрөнгө оруулалт нь 16 тэрбум ам долларт хүрчээ. 5 твийг хамарсан олон улсын 109 нийслэг Чинду хотод хүрдэг нь бүс ба зам санаачлагын стратегийн огтлолцол болсон газар гэдгийг илтгэнэ.